За энэ Монгол Улсын үндсэн хууль заасан хүний халдашгүй чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажна гэсэн ийм ач холбогдлыг мөн мөрдөн шалах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин улам босрлонгуй болно гэсэн. За 3 дугаар шүүхийн үйлчилгээний чанар сайжирна гэсэн ийм үндслүүдийг бол дэмжиж байгаа. Гэхдээ яг бодит нэг нөхцөл байдлыг хэлмээр байна. Юу гэхээр биднэрт бол энэ цаасан дээр хуулиуд хангалттай байгаад байгаа маа. Наад зах нь үндсэн хуулийн дээрээ хүний халдшгүй байдлын маш тодорхой зүйл залтууд байгаад байгаа. Улсын хурал нэг талаасаа хууль боловсруулж баталгаас гадна түүний хэрэгжилтэнд хяналт тавьдаг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд бас сая өнгөрсөн жил бид 11 сард Улсын хурлын хүн төвтэй байх энэ стратегийг боловсруулад энэ стратегийнхаа хүрээнд энэ хуулийн орчны экосистемийн цусны эргэлтэн жигд тархдаг гүйдэг байх тухай байнга л ярьж байгаа. Тэгээ энэ тохиолдолд нэг том асуудал байгаад байгаа нь хэрэгжүүлэлтийн асуудал байгаад байгаа. Ер нь бид нар хууль тогтоохдоо хүнчлэлийнхаа хэрээр хөлөөж ийн гэдэг зарчмыг бас толгоноос авч хаймаар байгаа юм. Өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдал тааруулж хууль батлах гэхээс илүүтэйгээр ямар тохиолдолд хүний эрхийг хангах ёстой бөгөөд тэр хүрээнд тухайн хуулийн имплементашн буюу хэрэгжүүлэлтийг яаж хангах вэ гэдэг дээр бид нар маш их ач холбогдол өгдөг байх ёстой. Сүүлийн жилүүдэд байнга тохиолдож байгаа нэг эмгэнэлтэй зүйл бол энэ эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх процесс цагаан дээр хараар бичсэн хуулийн хэм хэмжээнд явхаас илүүтэйгээр гинтийн гарсан дуйлын шууган скандалд хөтлөгдөж тодорхой PR-чдын мөнгө төлсөн ийм зохион байгуулалтын ажиллагааны үндсэн дээр шүүхийн шийдвэрлэх энэ процесс энэ хуулийн хууль ёсоор хэрэгжих процессд нь гаж үзэгдэл бий болох үс ийм зүйл бий болсон. Маш олон хэрэгүүдээр бид нар харж байгаа. Заримдаа энэ хуулийн процесс өөрөө сонголттой юм шиг олон нийтэд үзэгддэг болсон. Зарим хэргийг бол барин тавин баримтууд нь гарч ирээд байхад шалгадаггүй. Зарим хэрэгүүд бол гэрлийн хурдаар явдаг. Энэ тохиолдолд бол цагаан дээр хараар бичигдсэн хуулийн хэрэгжилтгээс илүүтэйгээр улс төрийн динамик өөрчлөлтөөр энэ зүйл нь шийдэгдээд байгаамаа. Тийм учраас бол хуулийн үйл санааг дэмжиж байгаа ч гэсэн энэ хуулийн хэрэгжилтэн дээр ажил хийсэг маш сайн анхаараасаа гэж хүсэж байгаа. Тэгэхгүй болохоор маш олон кейсүүд дээр бид дуйлын шууган хэвлэл мэдээллийн энэ динамик өөрчлөлтөн дээр шийдвэр гаргалтууд яваад байгаамаа. Энэ бол маш аюултай үзэгдэл гэж үзэж байгаа. Алхамаар сөмөр эрх зүй төрийнхөө үнэт зүйл зарчмыг гээгдүүлж байгаа. Сүүлдээ түүндээ дасал болж байгаа. Сүүлдээ түүндээ итгэл үнэмшилтэй болж байгаа. Сүүлдээ түүнээ хуулийг давсан хувь хүний үзэл субъектив хандлагыг бид нар тоохоо болж эхэлж байгаа. Ийм аимшигтай үзэгдэл болж байгаа. Тийм учраас хуулийн сайд энэ төслийг оруулж ирж байгаа хүмүүс хуулийн хэрэгжилт яг энэ цаасан дээр байгаа энэ идеологион бодит амьдрал дээр хэм хэмжээ болох дээр анхаараарай гэж захиж хэлье. Баярлалаа.